1898 онд шинийг санаачлагч арьсан эдлэлчин ноён Боннердэл эцгээсээ өвлөн авсан арьс чирний онцгой мэдлэгтэй ноён Борникс нар авьяас чадвараа нэгтгэн Le Tonnerre брендийг бий болгохоор шийджээ. 2 жилийн дараа буюу 1900 онд тус загварын ордны анхны бүтээл болох оёдлгүй түрвч нь Парист болсон бүх нийтийн үзэсгэлэнгээс мөнгөн шагналыг хүртсэн байна. Он цагийн туршид Le Tonnerre үйлдвэрлэлээ төгөлдөржүүлж, үнэнч хэрэглэгчдийнхээ өдөр тутмын амьдралд нь, оффист нь, амралтын өдөрт нь, хотод аялахт нь гээд хаанч хизээж илүү гоёмсог практик нийцсэн бүтээгдэхүүнийг санал болгосоор ирсэн. Макс коллекцэн тэдгээр загварын нэг бөгөөд загваруудын дотроос их хотын хэрэглэгчдийн хэрэгцээг илүү сайн хангах гар утас мөн AirPod-ийн гэр гих мэт олон бүтээгдэхүүнтэй. Энэхүү коллекц өдөр тутмын хэрэгцээнд нийцсэн загварлаг бөгөөд гөлгөр арьс, ямааны арьсыг хольж урлсан, гадна талын захилгаан халаасаараа бусдаас ялгагдаж, жижиг хэсэг бүрийг нь өвөрмөц байдлаар бүтээжээ. Загвар хэлбэр нь ямагт хэрэгцээнд нийцэж байхаар бүтээгддэг бөгөөд энэ нь La Tonnerre-ийн эрх өвлийн коллекц сэдэв юм.